Сайн байцгаана уу? Өнөөдөр сонсогч та нартай Их Британийн хамгийн дулаантай улс төрийн лойрын хэргийг хийсэн John Stonehouse-ын талаар ярих гэж байна. John Stonehouse бол Их Британийн парламентын гишүүн байсан хүн юм. Тэр өөрийн үхлийг хуурамчаар үлдэж шинэ амьдрал эхлүүлэх гэж оролцсон ч эцэст нь баригдсан. John Stonehouse гэж хэн байв? Яагаад хуурамч хөл зохион байгуулах болсон талаар одоо дэлгэрэнгүй ярьж өгье. Сонсохоос өмнө subscribe-а дараад хонхоо идэвхжүүлээрэй. Ингээд гол ярианд оръё. John Stonehouse бол 1925 онд энгийн нэгэн гэр бүл төрсэн хүн. Ямар ч санхүүгийн дэмжлэггүйгээс гадна танил таналгүй байсан тэрээр төрийн албан хаагч болохын тулд маш их хүчин чармаалт гаргаж, уйггүй хөдөлмөрлөж, эцэст нь яамдуудын сайдын албан тушаал хүртэл хашдаг болсон байсан. 1970 оны сонгуульд хөрөнгөтний намынхан ялагдахад тэрээр сүүдрийн засгийн бүрэлдэхүүнд орж ажиллахаасаа татгалзсан байдаг. Үүний дараах нь түүний бизнес төслүүдэнд ампуурж, өрөнд орж, нарийн бичгийн дарагтайгаа нууц амргийн холбоотой болсноор гэр бүлийн уур амьсгал нь хүндэрч, мөн дээрэс нь зөвлөлт холбоот улсын тагнуул гэж сэрдэгдэж, дахин байцаалтанд дуудагдах болсон зэрэг асуудлууд ар араасаа түүнд ундарч эхэлсэн. Энэ байдлаас зугтахын тулд 1974 онд буюу 49 наснда John Stonehouse маш нарийн төлөвлөгөө боловсруулсан байдаг. Тухайн оныхоо 11 сарын 20-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Майами хотын далайн ирэг дээр очиж элсэн дээр хувцас тайлж тавин далайд сэлэхэр ороод тэр эргэж ирсэнгүй. Үүнийг харсан хүмүүс түүнийг далайд живж гэж бодсон. Цагдаа хэвлэл мэдээлэл Их Британд хамт олон болон гэр бүл нь Stonehouse-ыг живж нас барсан гэж итгэсэн. Хэдийгээр энэ явдлыг олон нийт янз бүрээр авч үзэж байсан боловч Stonehouse ам өрөвдсөн гэдэг дээр бүгд санал нийлж байжээ. Шинэ хүн болон төрсэн Stonehouse маш ухаалгаар бүх зүйлийг бэлдсэн байсан. Аль хэдийн нас барсан Joseph Markham болон Donald Munro гэх хоёр хүний нэрийг ашиглан пассворд, банкны данс, иргэний бичиг баримт бэлтчихсэн байжээ. Тэрээр Joseph Markham нэрээр Америкийн нэгдсэн улсаас өөрийн нууц амраг болох Sheila Buckley-тай цуг Австралийн Мельбурн хот руу ниссэн байдаг. Ингээд тэдний төлөвлөгөөгөөр Австралид очоод шинэ амьдрал эхлүүлж бизнес хийн, сайхан амьдрах зорилготой байсан ч санснаар нь болоогүй, санхүүгийн байдал нь хүндэрч эхэлсэн. Ингээд хоёр өөр нэрээр банкны данс ашиглаж нэг данснаас нөгөөд байнга мөнгө шилжүүлж эхэлсэн. Энэ нь Австралийн банкны ажилтнуудад с ิจ гтэй санагджээ. Яагаад гэвэл ийм нэгээс нөгөөд их хэмжээний мөнгө шилжүүлэх схемийг ихэвчлэн мөнгө угаах үед ашигладаг байсан учраас банкны ажилтнууд цагдаад мэдгдснээр цагдаа нар түүнийг мөрдөж эхэлсэн. Эхэндээ цагдаа нар түүнийг хуулиас зүхтэн зайлж байсан алуурчин эр Люкан байна гэж бодсон. Түүнийг нууцаар ажиглаж эхэлсэн бөгөөд мөрдлөгийн явцад сургагүй алга болсон Их Британий парламентын гишүүн John Stonehouse мөн болох нь тогтоогдсон. Удалгүй түүнийг баривчилсан. Харин баривчлагдах үедээ тэрээр эхэндээ өөрийгөө Joseph Markham гэж зүтгэж эхэлсэн. Гэхдээ Австралийн цагдаа нар түүний биеийн хилэмж Их Британи аяллахыг ажиглахаас гадна хэвлэлд нийтлэгдсэн байсан зургийг нь гаргаж ирснээр Stonehouse өөрийгөө эцэст нь би бол John Stonehouse гэж хүлээн зөвшөөржээ. Энэхүү мэдээлэл сонин хэвлэлийн хуудаснаа нүд ирмэхийн зур гарснаар жинхэнэ шуугиан дэгдэж эхэлсэн. Хуурамч үхлийн хэрэг нь илэрсэн Stonehouse 1974 онд Австралиас Их Британи руу буцан ирсэн байдаг. Энэ үед хамгийн их зочирдсон хүн бол түүний эхнэр John Stonehouse-ийн эхнэрийг Barbara Stonehouse гэдэг. Тэд 1948 онд гэрлэж 3 хүүхэдтэй болсон байдаг. Тухайн үед Barbara Stonehouse-ыг Майамид живсэн гэх мэдээг сонсоод гүнд зочролд орсон. Үнэхээр түүнийг нас барсан гэж итгэж Их Британд оршуулгын ёслолыг нь хүртэл хийсэн байсан. Харин хэвлэл мэдээлэл түүнийг уй гашууд автсан бэлэвсэн эхнэр гэж дүрсэлж байсан ч Stonehouse Австралид баригдаж үнэн нь илэрхэд Барбара маш их гомдож ууралсан. Гисэн хэдий ч хүүхдүүдээ бодоод бие барьж энэ бол зүгээр нэг зүхталт биш. Гэр бүлээ бүрэн орхисон хэрэг гэж мэдэгдсэн байдаг. Хожим нь Barbara Stonehouse-ыг шоронд хоригдож байх үед буюу 1978 онд түүнээс салжээ. Эхнэрийг нь ямар ч төлөвлөгөөнд оролцоогүй энэ хэрэгээс хамгийн их хохирсон хүн гэж дүгнэдэг.
Харин нууц амраг болох Шейла Бакли тухайн үед энэ нууцыг мэдэж төлөвлөгөөнд оролцсон цорын ганц хүн бөгөөд тэд хамтдаа шинэ амьдрал эхлүүлэхийг зорж байсан ч бодит байдал мөрөөдлөөс нь тис өөр байсан юм. Ингээд 1976 оны 4-р сарын 24-ний өдөр Джон Стоунхаусыг компаниудынхаа хөрөнгийг хууль бусаар ашигласан, бусдыг санаатаагаар төөрөгдүүлсэн, хуурамч бичиг баримт ашигласан, хуурамч нэр, хуурамч баримтаар банкны данс нээсэн, өөр хүний нэрээр санхүүгийн гүйлгээ хийсэн, итгэл эвдсэн, өөрийн хяналтанд байсан компани мөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан, хуурамч санхүүгийн тайлан гаргасан зэрэг нийт 21 зүйл ангид буруутхан шүүж ялалсан. Гэвч Стоунхаус тухайн үед өөрийгөө бусдыг хуурч мэглэн луйрдэж байна гэж ухамсарлаж байсан ч энэ нь та нарын бодож байгаа шиг тийм зүйл биш ээ. Миний жинхэнэ дүр төрх бол үнэт шудрах хүн. Чухамдаа ийм л дүр төрхтэйгээр амьдрахыг хүссэн учраас нэрээ солиход хүрсэн юмаа гэж хариулсан байдаг. Харин шүүх хурлын иргэдийн төлөөлөгчид түүнийг өөрийгөө өмгөөлж хангалтгүй тайлбар хийсэн гэж үзэн яллаж байсан ихэнх зүйл ангиар зүйлчлэн яалт тулгаж 7 жилийн хорих ялыг 1976 онд оноосон. Гэвч Стоунхаус эрүүл мэндийн шалтгаанаар буюу зүрхний өвчтөй байсан учраас 3 жил орчмол шоронд хоригдсон байдаг юм байна. Харин түүний нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаад нууц амраг нь болж цугтаа Австрали руу зугтсан Шейла Баклиг Стоунхаусын авилгын болон заллах гэмт хэрэгт оролцсон гэж үзэж 2 жилийн тэнсэн харгалзах ял өгч байжээ. Джон Стоунхаус шоронгоос гарсныхаа дараахан 1981 онд нууц амраг болох Шейла Баклитай гэрлэж 1982 онд Джеймс Вильям Джон гэх нэг хүүтэй болсон. Джон Стоунхаусын энэ хэрэг бол Их Британи улсын хамгийн дуулиантай улс төрийн лойврын нэг болсон байдаг. Энэ удаа та нартаа ийм нэг эдрээтэй адармаатай амьдралаар амьдарсан Их Британи улс төрч асан Джон Стоунхаусын хуурамч үхлийн талаар хуваалцлаа. Таалагдсан бол subscribe дараад хонхоо идэвхжүүлээрэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.